Энэ төсвийн хүрээний мэдээлэл буюу энэ эх 3 жилийн төлөвлөгөө бол би тун тааруулах мэдээлэл байна гэж харж байна. Орлогоо өсгсөн, зарлагаа өсгсөн, дотоодын бүтээгдэхүүнд эзэлж байгаа орлого зардал аль нь өссөн. Тэгээд дээрэс нь төсөв алдагдaltaа гарсан. Энэ яагаад юм хийж болохоо байчаад байгаа гэж. Яагаад энэ төсвийн гадуур энэ хууль орж ирээд байгаа гэж. Энэ зардал чинь өөр өшиггүй болоод хуулийн шаардлага бүглөө хийцэн бохгүй юу. Тэгээ энэ үр ашиггүй зардлаа бууруулах биш. Маш богино хугацааны шийдвэр гаргаад алдагдлаа нэмчээ. Дээрээс нь зарим зардлаа хуулийн гадуур гаргачих гэсэн ийм л одоо төсвийн хүрээний мэдээлэл орж ирж байгаад бол туйлын их харамсаж байна. За одоо бол энэ хоёр хуулийн тухай нэгэнд ярьж байгаа учраас энэ хуулийн тухай нэг хоёр асуулт асууя. Ер нь бол өмнөх одоо хүчингү болгоё гэж байгаа хууль чинь нэмэгдсэн өртгийн албан татварын ачааллыг буулгах гэхээсээ илүүтэй бага дүнтэй худалдаа авалт хийдэг хүмүүсийн орлогыг нэмэгдүүлэх гэдэг бодлого шүү дээ. Буцаалт хийчихэ. Бид нар буцаагаад өгчөө энэ хүмүүст. Энэ хүмүүсийн орлогыг жоохон нэмэгдүүлчихэ. Энэ чинь татварын бодлогын хамгийн буруу хэлбэр шүү дээ. Авах гэж байгаа юмаа тодорхой, авчих гэж байгаа субъектүүдэд шууд хандахгүй, жижиг орлоготой иргэдийн орлогыг нэмэгдүүлэх гэж байгаа чинь хурааж авчаад буцааж өгж байгаа зардал чинь тэр өгж байгаа мөнгнөөсөө ч илүү их болж шийднэ. За одоо орж ирж байгаа энэ шатлалын босхыг өсгөе гэж байна. Энэ чинь нэг талдаа татврынхаа одоо суурь сулруулж шít. Ер нь бол татврын ачаал багтаа хэсэг рүү оръё, жижиглэе. 1.2 тэрбумын орлоготой нь бол 3 хуваагдчихъя. Тэгээ ингээд жижигрээд байх юм бол татврын хөнгөлт авах юм байна. Ингээд дандаа ухарсан асуудал. Гэтэл бидний хайгаад байгаа бодиттой шийдэл бол аж ахуй нэгжүүд дээр яаж одоо бизнес эрхлэх боломжийг нэмэгдүүлэх үү? Тэднийхээ ашиг орлогыг яаж нэмэгдүүлэх үү? Энэ өртөг зардлыг яаж бууруулах үү? Нэмэгдсэн өртгийн албан татвар нь өртөг зардал буураад байгаа бол нийтээр нь энэ үнийн дүнг яаж бууруулах уу гэдэг энэ бодлогоо бодохгүйгээр одоо иргэдийн орлогыг нэмэгдүүлэх гэдэг ингээд эсвэл бараг тэр халамжийн чиглэлийн бодлого руу ингээд яваад байх юм. Одоо энэ урсгал зардал бууруулах боломжгүй л гэдэг чинь. Уг нь бол засгийн газар урсгал зардлыг хамгийн ихээр бууруулах бодлого барьчаад орж ирэх байтал зүгээр зардлаа нэмж байна. Би энэ 2-3 жишээ хэлье. 2017 онд 7 их 80 байсан. 2021 онд 12, 2023 онд 17. Тэгээ энэс хойш 20 их 80 гараа авчихсан. Өнөөдөр бид нар 24 их 80-ийн урсгал зардлыг юундаа ч өрөхгүй байна гэж байна. Урсгал зардлын гол цалин гэдэг мөртлөө эрүүл мэндийнхэн боловсролын салбарын цалиндаа сэтгэл харамжгүй. Энэ үр ашиггүй зардлаа 2-3 их 80-аар бууруулж орж ирээд төсвийн алдагдлаа. Төвшин гишүүний асуултанд хариулъя. Сангийн яам татврын болон газар жимэдсүрв. За тэгэхээр нэмэгдсэн өртгийн урамшууллын буцаалт нь одоо 20% байгаа. Ингээд энэ 10 сарын 1-ээс ингээд 50% бий. Одоо биднийхэр бол 2% маань 5% болох гэдэг. Тэгэхээр ер нь бол хэрэглээний дийлэнх нь өндөр хэрэглээтэй иргэд рүүгээ буцаа олголт нь очих гээд байгаа байхгүй. Би энийг зарим нэг тоогоор илэрхийлье. За бидний хийсэн судалгаагаар 700 мянга хүртэл бага орлоготой 83 мянган өрх байгаа юм. Тэгэхээр эдгээр хүмүүст бол энэ буцаалтаар очиж байгаа нь бол 37 мянган төгрөг буцаж байгаа юм. Гэтэл 2 сая 100 мянган төгрөгөөс дээш орлоготой өрхүүдэд түүнээс 3.7 буюу 135 мянгаар буцаалт нь очих гээд байгаа байхгүй юу. Тэгэхээр нөгөө 2.5 болгосноор бол өндөр хэрэглээтэй их өндөр орлоготой хүмүүстэй л буцаж очиж байгаа урамшуул нь бас их өндөр байгаад байна. Тэгэхээр бид нар энэ удаагийн цаг үеийн энэ нөхцөл байдалтай холбогдоод бол энэ хэрэглээнд нь суурилсан биш харин хөдөлмөр эрхлэлтийн дэмжсэн бодлогыг нь бол дэмжийя гэдэг энэ утгаар бол татврын хуулийн нэмэлт өөрчлөлтийг бол өргөн барьж байгаа. Тэрэн дээр хувь хүний орлого албан татвар дээр бага дунд орлоготой иргэдээ бас дэмжих ийм бодлогыг бас оруулж ирж байгаагаар бол. За нэгдүгээр төсвийн орлогын талаас, хоёрдугаарт нэмэгдсэн өртгийн албан татварын үзүүл баримтлалын талаас, гуравдугаарт бизнес эрхлэх орчны талаас ингэж оруулж ирэхгүйгээр явсаар байгаад бага орлоготой иргэдийн орлогыг нэмэгдүүлэх. Явсаар байгаад бизнесийг хамгийн жижиг бизнесүүдийг одоо татвар төлөхгүй болгох гэсэн ийм л үзэл баримтлал руу явчихж байгаа байхгүй юу. Тийм учраас одоо энэ хүчингү болгоё гэж оруулж ирж байгаа татварчин ч гэсэн үзэл баримтлалын хувьд буруу. Одоо оруулж ирж байгаа татварчин ч гэсэн үзэл баримтлалын хувьд буруу.
Тэгээ ерөөсөө энэ бизнесийн орчныг сайжруулах тухай юм ярихэд үгүй болчих. Одоо багад жижиг орлоготой иргэдийг жоохон орлогын нэмэгдүүлээ. Эсвэл одоо жижиг бизнесийг татвар төлдгөө болгоё гэж орж ирэхээ бол эн чинь харин байж болж байгаа юм асуудал. Төсвийн орлого талаас үр ашиггүй зардлаа бууруулаач л гэж шахаж байгаа шүү дээ. Одоо энэ төсвийг алдагдaltaгүй болгоё гэдгийг буруу юм гэж яриад байна. Хамгийн зөв асуудал. Өнөөдөр урсгал зардал чинь 7 их 80 байж яснаа 24 их 80 болцсон. Сүүлийн 2 жилийн дотор 30 эдөөр өссөн. Сүүлийн 3 жилийн дотор. Тэгээ энэ үр ашиггүй урсгал зардлаа бууруулахын оронд л буцаагаад одоо хөрөнгө оруулалтаа багасгахыг эсвэл одоо энэ төсвийн одоо дотоодын нутагт эзэлдэг хувиа өсгийгээд ингээд тэлэх бодлого урьж байна. Энэ бол одоо засгийн газар өөртөө нэг бол итгэлгүй байна. Эсвэл богино хугацаанд зарлага гаргаад явъя л гэдэг ийм л үзэл баримтлал руу орж ирж байна гэж. Энэ бол маш их харамсалтай үйл явдал болж ирж харж байна шүү.